За үзэгчдээ болоод юм яг одоо Баянгол дүүргийн засаг даргын тамгын газрын гадна талаас та бүхэндээ шууд амжилтыг хүргэж байна. За өнөөдөр 11-ээс 16 цагийн хооронд Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар болон иргэдийн төлөөлөгчдийн хурал хамтран халдрын эсрэг хамтдаа уран дээр одоо бүх нийтийн цэвэрлэгээ ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулахаар одоо бэлтгэл ажилдаа орсон. Одоо үндсэндээ ажил эхэлсэн байна. За та бүхэндээ өдрийн мэндийг альтгая. Тэгээ Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын одоо тэргүүлэгчдээс тогтоол гарсан байгаа. Тэгээд энэ тогтоол нь ямар учиртай гэхээр ер нь одоо ковид гэдэг дэлхийн нийтийг хамарсан энэ цар тахлын өвчний үед те иргэн болгон хариуцлагатай байх, аж ахуй нэгж болгон хариуцлагатай байх үүднээс бид бол нэг уриалгыг гаргасан байгаа. За энэ нь өөрөө юу вэ гэхээр улирал болгоны эхний 7 хоногийн Бямб гаригийг бүх нийтийн цэвэрлэгээний өдөр болгож зарлая тий. Энэ бүх нийтийн цэвэрлэгээний өдөр бол бүх аж ахуй нэгж албан байгууллага хувь хүн болгон тий гэр орноос ахуулаад бүх төвшөндөө одоо цэвэрлэгээ үйлчилгээгээ хийдэг ийм одоо өдөртөө болёо гэдэг ингээ Баянгол дүүрэг ийм өдөртөө болсон. За энэ өдрийнхөө хүрээнд бол хамтдаа одоо халдварын эсрэг гэдэг энэ уриалгыг манай дүүргийн засаг даргын тамгын газраас гаргаад санаачлаад одоо энэ хагас өдөр энэ цэвэрлэгээ үйлчилгээ эхлэх байсан боловч одоо энэ нөгөө бүх нийтийн бэлэн байдлын зэрэг шилжлээ. За тэгэхээр өнөөдөр бол өглөөний 9 цагаас 16 цагийн хооронд манай бүх аж ахуй нэгж албан байгууллагууд хувь хүмүүс маань бас дотооддоо байгууллагынхаа ойр орчмын бүх цэвэрлэгээ үйлчилгээг үл хийж байна. Энэ ч гэсэн одоо бүх төрийн албан хаагчид бүх хүмүүс бол их итвэх санаачлагтай оролцож байгаа гэдгийг бас хэлмээр байна. Мөн иргэд аж ахуй нэгжээч гэсэн одоо маш итвэх санаачлагтай энэ уриалгатаа нэгдэж оролцоорой гэж ингэж бас хэлхийг хүсэж байна. За сайн байцгаана уу. Би Баянгол дүүргийн хүүхэд залуучуудын ордны багш хөрвж өгдөг хүн байна. Манай хамт олон бол одоо бүгдээрээ өнөөдөр цэвэрлэгэнтэй хийчихэд ингээд цэвэрлэгээгээ хийгээд ариутгалаа хийгээд байж байна. Бүх хүмүүс өөрсдийнхөө хувийн ариун цэврийг сайн сахиад орчин тойронд агааржуулалтаа оруулаад орчин тойрныхоо бохирдлыг хамгаалаад маска сайн зүүгээрэй. За би болохоор нийслэлийн ерөнхий боловсролын 38 дугаар сургуулийн нийгмийн ажилтан байна. Баянгол дүүргийн одоо яг ингээд засаг даргын тамгын газраас гаргаж байгаа үйл ажиллагаануудыг бид нар бүгдэнд нь дэмжиж үйл ажиллагаанд бид нар бүгдэнд нь оролцоо явьж байгаа. Иргэд аж ахуй нэгж байгууллагууд бол энэ орчин тойрныхоо хог хаягдлыг бол тогтмол цэвэрснээр энэ одоо энэ үүсэж байгаа цар тахлаас бол тодорхой хэмжээгээр өөрсдөө хамгаалж байгаа бас нэг хэрэг болов гэж бас бодож байна. Би Баянгол дүүргийн 87 дугаар цэцэрлэгийн эмч Үнэгэн цагаан гэж юм байна. Энэ бол маш их ач холбогдолтой. Мэдээж бидний одоо явж байгаа, амьсгалж байгаа агаар, гიშгэж байгаа талбай энэ болгонд л энэ вирус маань өөрөө бол мэдээж агаар бусдын замаар халдварладаг учраас гадаргууг бол маш их бохирдуулж төсвөртэй байдаг гэдэг үүднээс энэ цэвэрлэгээ бол маш цаг үе олсон цэвэрлэгээ болж байгаа. Тэгэхээр бид нар энэндээ бол маш сайн идэвхтэй орж иргэн бүр өөрсдөө бас орчиндөө цэвэр байж хог хаягдалгүй нус цэрээ ил хаяхгүй энэ бол маш их одоо хүн бүрийн одоо өөрсдийг анхаарч явах хэрэгтэй ариун цэврийн асуудал дэгж аяг энийг бол цаашдаа бас иргэд маань ер нь амьдралдаа бол хэвшүүлэх хэрэгтэй ганцхан корона энэхэн хугацаанд болоод дуусчихгүй цаашдаа энэ бол бидний амьдралд бас байх ёстой дадал хэвшил болж тогтох ёстой юм байна. Манай Next Electronics болохоор энд 2009 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа 12 жил үйл ажиллагаа. Энэ хугацаанд бас энэ 13 дугаар хорооныхонтой бол байнгын харилцаа холбоотой хамтын ажиллагаа тавьж ирсэн. Тэгээд энэ удаагийн энд ч гэсэндээ бас их хамтран ажиллаж байгаад их баяртай байгаа. За тэгээд бусад албан байгууллага газруудыгаа энэ баяндаа бас идэвхтэй оролцоорой гэж уриалмаар байна. Яг одоо их цэвэрлэгээ эд дундаа өрнж байгааг та бүхэнд харуулж байна. Манай Баянгол дүүргийн 13 дахь хороо би тэд өглөө одоо 11 цагаас ахуулаад дүүргийнхаа одоо энэ юунд одоо их цэвэрлэгээ хийх арга хэмжээнд бүгдээрээ оролцоод дүүргээр одоо бүгд аж ахуй нэгж одоо хороо захиргаа бүгдээрээ оролцоод одоо ингээд дүүргээс нэмэлт хүч ирээ бүгдээрээ оролцоод төв зам хэсгээ эхний ээлжин цэвэрлсэн. Одоо энэ байр аж ахуйн дунд хавийнхыг одоо ингээд цэвэрлж явж байна. Цар тахад аюул төвчин гарсан энэ үед бүгдээрээ эрүүл цэвэрхэн одоо янз бүр хогоо ингээд цонх мохоор хаяад авахгүй айлаа хүндлээд аюул сайхан цэвэр орчинд амьдрмаар байна гэдгийг уриалж хэлмээр байна. Бүх цэг захирамжийнхаа дагуу яг 7 хоног бүхэндээ ингээд цэг цэвэрлэгээ хийгээд явах юм бол ятгана нөгөө хийж байгаа хүмүүс ч гэсэндээ энэ маш их олон ингээд хог хуримтлагдахгүй ойр орхон цэвэрлээд байхад бол ер нь л орчин маань өөр болчих байхаа л гэж бодож байна шүү дээ. За ингээд энэ ариутгал
цар тахал өвчин их байгаа үед ингээд дүүргээс зохион байгуулалтаар бүх дүүргийнх нь нутаг дэвсгэр ингээд ариутгал энэ ажил хийж байгаа нь одоо хүмүүст маш их сайхан сэтгэл төрж байна. Тэгээ одоо энэ хүүхдүүд ч гэсэн гадаа гараад хөгшчүүд ингээд салхимлахын гарахт чинь ингээд тоос шороотой бас хэцүү. Тэгэхээр энэ хүүхдийн талбай, цэцэрлэгийн талбай бүх юмыг цэвэрлж байгаад одоо бүгд хүмүүс бол их сэтгэл өндөр сайхан байна. Энэ бол одоо энэ өвчнөд тэнцэхэд бас тодорхой хэмжээний хувь нэмэр оруулсан сайхан ажил болж байна. Тийм учраас Баянгол дүүргийнхээ хамт олонд амжилт хүсье. Маш сайн ажиллаж байна гэж. Дүүргээс одоо ингээд тодорхой хэмжээний дистратай ажил 11 сараас хойш маш олон ажил зохион байгуулж байгаа. Тэгээд одоо иргэдэд ч гэсэн одоо энийг одоо хүлээж аваад өөрсдөө бас өөрийнхөө үүрэг хариуцлагыг өндөржүүл, бие биендээ шаардлага тавьж одоо бүх ариун цэвэр соёлжлтын ямыг дээшлүүлж ижил бүгдээрээ л одоо цар тахлаас энд сайн сатлна гэж бодож байна. Тийм учраас одоо дүүргийнхаа болон хорооныхаа иргэдэд одоо энэ сайхан үйл ажиллагаатай уялдуулж өөрсдөө бас өөрсдөө хатуу хариуцлага тавьж ариун цэвэртэй соёлжлттой хог хаягхгүйгээр ингэж байхыг л уриалж байна. За үзэгчдээ Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хамтран зохион байгуулж байгаа энэ дүүргийн хэмжээнд зохион байгуулж байгаа бүх нийтийн их цэвэрлэлийн ариутгал халдваргүйтгэлийн ажлыг та бүхэндээ болоод имэ шууд сурвалжлан хүргэлээ. Анхаарал тавьсан үзэгчдээ баярлалаа.